Энэ 7 хоног захирлын нэрмж шалгалтын 7 хоног юм байна. Тэгээд ер нь захирлын нэрмж шалгалт гэж ямар хүчтэй шалгалт байдаг вэ? Тэгэхээр нэг улиралч нь 16-7 хоногоос бүтэж байгаа шүү дээ. Түүний хагас нь бол 8-7 хоногийн дараа сургуулийн программын дагуу оюутнууд онлын мэдлэг дадлага хэрхэн эзэмшиж байна гэдгийг шалгах ийм үйлчлэг болдог. Оюутнуудын одоо мэргэжлийн ур чадварыг шалгахаас гадна багш нарын оюутнуудтай хэрхэн ажиллаж байна уу? Оюутнуудад программын дагуу өгөх ёстой мэдлэг ур чадварыг эзэмшүүлж чадна уу гэдгийг давхар үздэг. Сургуулийн программынхаа өөрийнх нь чанарыг шалгадаг ийм одоо үйлчлэг шүү дээ. Тэгэхээр энэ бол манай сургууль байгуулагдсан цагаас эхлээл явагдаад жилдээ 2 удаа явагддаг болохоор 41 дэх үзлэг хичээж байна. Захирлын нэрмж шалгалт оюутнуудад ер нь ямар ач холбогдолтой вэ? Оюутнууд хэрхэн бэлдэж оролцдог болов? За манай оюутнууд бол маш их хариуцлагатай бэлдэж оролцдог. Энд бол ангид даасан багш нарын үүрэг рол их юм. За оюутнууд нэгдүгээрт үнэхээр одоо сонгох сургуулийн мэргэжлийнхээ ориглоод цусгүй мац чанарыг харуулах одоо юм ёстой. Хоёрдугаарт сурсан зүйлээ яг бодитойгоор үзүүлэх ёстой. Тийм учраас бид нар онлайн хичээлийн одоо бүхий л зүйлүүд ард нь дадлага жишээд учраас энэ одоо бүтээгдэхүүн дээр нь бид нар технологи талаас нь, загвар талаас нь бүх талаас нь бид нар материалын сонгох талаас нь их сайн харж хийлж шүмжилж зааж өгдөг шүү дээ. Тийм учраас оюутнуудад дахин алдаагаа давтахгүй байх. Хэрвээ тухайн оюутан идэвх сэтгэлтэй сайн сурж байгаа бол урам өгөх ийм одоо зорилготой ийм үзлэг учраас оюутнуудад их хэрэгтэй гэж би боддог. Оюутнууд ямар нэгэн байдлаар алдаа оноо гаргадаг шүү дээ. Тэгвэл түүнийгээ засаж авах сайхан болцоо. Хүн хэлхээс нэшгүй. Тийм учраас оюутанд одоо үзлэгт оролцож байгаа бүх мэргэжлийн багш нар тухайлан өөрийнхөө хэлэх ёстой үгийг хэлнэ. За чи энд анхаарах хэрэгтэй, энэ дээр алдсан байна, онсон байна. Энэ хүүхдүүд бол ийм хэдвэх сэтгэлтэй сурж байна гэж хэлж байгаа нь оюутнууд бол хүмүүжлийн ашиг хөдөлთა. Тийм учраас сурах арга барилыг тухайн оюутан хэрхэн эзэмшиж байна. Түүндээ хэн амжилт гаргаж байна. Энийг одоо тухайн оюутан бүр одоо бодтойгоор мэдрэх юм сайхан боломжтой гэж бодож байна. Тэгэхээр энэ удаагийн үзлэг маш гайхалтай үзлэг болсон байна л да. Тэгэхээр яг энэ жилийн одоо үзлэгийн үр дүн юу вэ? Оюутнуудыг одоо хэрхэн дүгнж байна? Тэгэхээр зэрэг энэ жилийн онцлог бол нэг юм. Сургуулийн 20 жилийн өмнө бид бол өшөөш гэсэн програмаар явж байгаа. Оюутнууд өөрийнхөө эзэмшиж байгаа мэргэжлийн зах зээлийн энэ их ач холбогдлыг бол бүр дөнгөж сургууль илсэн анхны өдрөөс мэдрэх ёстой. Тийм учраас одоо энэ улирлын шин чанартай коллекцууд, хувцснууд тийм ээ загвар нэг болгоныг яг үйлдвэрлэлтэй яг толбсон талаас нь бид нар оюутнуудад илүү их зааж эзэмшүүлж байгаа учраас түүнийг өмсөд орж ирж байна тийм ээ алдаа оноотой өмсөд ороод ирж байна тэрэн дээр бид нар хийж өгч байна нөгөө талаар магтуулаад гарч байна тийм ээ тэр зэрэг оюутан цаашдаа тухайн хийсэн бүтээгдэхүүний одоо технологийн сайжруулаад ч мөрөжлүүлэн бусдад зориулан хийж худалдаж мөнгө олох зах зээлийн тэр одоо хайлгыг мэдрэх ийм одоо их чухал болоод байгаа юм да. Тийм учраас энэ жилийн одоо энэ өслөг бол илүү их үйлдвэрлэж чиглэсэн. Илүү их зах зээлийн чиглэсэн. Ийм бүтээгдэхүүний үйлдвэрлэж чиглэсэн. Оюутнуудаа тийш нь чиглүүлсэн. Ийм шин чанартай болж байна гэж бодож байна. Тэгээ нөгөө талаар манай уран бүтээлч одоо айхтар оюутнууд сургуулийн 20 жилийн ой зориулсан. Загварын 7 хоног бүтээлээр оролцох гэж байна. Оюутнууд загварын 7 хоногт ялангуяа Улаанбаатарын загварын 7 хоногт оролцож ирсэн түүх байхгүй. Тийм учраас энэ 20 жилийн ойд ямар өндөр хэмжээний мэргэжлийн түвшинд бүтээгдсэн одоо энэ уран бүтээлээрээ загварын 7 хоногт оролцох гэдэг бол энд бүтээлийг хийж байгаа оюутныг бол одоо сэтгэлийг нэг талаар түгшээж байгаа, хоёрдугаарт их хүлээлттэй баярлуулж байгаа гэж бодож байна. Эний үр дүнгийг бид нар сайн харлаа. Тийм маш сайн. Оюутнууд ингэж ер нь захирлын нэрмж шалгалтын дээр одоо оролцсон нэг нэгнээсээ бас их туршлаас олж зүйл их байдаг бах. Энэ талаар хэлж байна. Тий одоо хоёр их сайн найз байлаач гэсэн тийм ээ хоёулаа хоорондоо юм яриад одоо хичээл намаа зүйлээд байгаа боловч яг ямар уран бүтээл тухайн хүн хийчвэ тийм ээ түүний ур чадвар нь тэр уран бүтээл дээр нь хэрхэн илэрч гарч байна тэрийг багш сургууль хүмүүжүүлэгчид уран бүтээлийн удирдагч нь хэрхэн үнэлж ийнэ гэдэг бол маш чухал. Тийм учраас тухайн хамт олонд тэр хамт олонныхоо дунд хүн болж дөрөв шүү дээ. Тийм учраас
хамт сурч байгаа одоо найзыг хөрж байгаа нэг курсийн дээдлийн бас бага нэг оюутнуудад үзүүлж байгаа өөрхийн бүтээлийн үнэлгээ гэдэг бол маш ач холбогдолтой. Тэр хүний нэр хүндэтгэл байгаа даа шүү. Тийм учраас энэ оюутнуудад тэгээ бид нар хэлсэн багш сургууль хөгжүүлэгчтэй энэ бол маш чухал ийм дарах хэмжээ. Тэгэхээр энэ хүү үзэх юм бол оюутныг одоо яг хэн болж хүмүүжиж байгаа гэдэг нь харагдана. Баярлалаа захирал. За баярлалаа. Сайн байна уу төгсөө захирлын нэрмж шалгалтанд бэлдэж байна уу? Тийм яг үзэсгэлэнгээ дэглээл хийж байна. Аха. За ямар бүтээлүүд тавьсан бэ? Их сонирхолтой гой зургууд харагдчихсан. Ер нь бол дизайны дадлагынхаа бүх эскизнүүдэд тавьдаг л да. Тэгээ өөрийнхөө видеоч хийсэн бас хуулбаруудаасаа тэгээд өөрөө ер нь юу хийсэн бүтээсэн сая фэшн арт ямар бүтээлээр оролцсон гэвчлээд фэшн артынхаа бүтээлийг хүртэл угаалгаад тэгээд үзэсгэлэнгээ хаар даун дээр дэглэндээ. Ер нь бол захирлын нэрмж шалгалтынхаа яг өмнөх өдөр нь яг одоо бүх оюутнууд маань бүтээлээд хэлсэн байх хэвээр. Одоо ангиараа бэлдээлээж байна. Фэшн артын бүтээлч нэр үнэхээр гайхалтай болсон. Баярлалаа. Оюун төгсөө уран бүтээлний болж байна. Одоо хэрэг гүйцэтгэлтэй явж байгаа. За бүтээл маань ерөнхийдөө арга дуусчлаа. Тэгээд фэшн арт орохдоо бэлэн болоо л хийцэн таад. Энэ жил яг ямар онцлогтой ямар бүтээл хийсэн бэ? Бүтээлийн талаар эдэн танилцуулаач. За энэ жил ер нь бол этно стилийг харуулсан авангард стилийн загвараар оролцож байна. Тэгээ загвар маань ерөнхийдөө бол яг хуучин оролцож исэн тэмцээнүүдийнхаа туршлага тэрнээсээ санаа аваад ерөнхийдөө бол одоо цацаг уншлага уламжлалт бус материалыг нэлээд ашиглахыг хичээсэн. Дүр төрхийн хувьд нэлээд өрмөц байгаа. Ер нь бол бүтээлийнхаа дүр төрх дээр илүү анхаарсан. Дүр төрхийн хувьд ч гэсэн нэлээд этно стилийг харагдуулах ууц одоо тооног малгай одоо энэ төмөр арамаар зангидсан малгай энэ төр нэлээд этно стилийг харуулж чадж байгаа гэж бодож байгаа. Фэшн арт гэдэг одоо шоу яг оюутнуудын хувьд одоо ямар ач холбогдолтой болж байгаа өртөг жишээ үздэг вэ? Оюутнууд маш чухал тэмцээн гэж би боддог. Бусад тэмцээнүүдээс маш өөр мэдээж. Энэ бол оюутан маань өөрийнхөө сэтгэлгээг задлж одоо яг дизайнер хүний одоо тэр дотоод сэтгэлгээгээ задлж өөрөө дотроо юу хүсэж мөрөөддөг тэдний дотор ямар одоо тийм ертөнц байна гэдэг ангард стилийнхаа одоо бүтээлээр харуулж чаддаг. Тийм болохоор энэ маань оюутнуудын ялангуяа одоо бага курсын оюутнууд маань илүү одоо бүр ингээд яг дизайны урлагийг бүр илүү сонирхох одоо тийм сэтлийг нь хөрүүлж өгд юм болов уу гэж би боддог. Би яг 1-р курстаа яг инсталляцийн бүтээлээр нь оролцож исэн. Яг тэр үед ч гэсэн надад бас яг би яг дотроо бодож исэн одоо бодлоо гаргаад бүтээл олгоод ингээ гаргаж ирэхэд надад бол үнэхээр гоё мэдрэмж төрж исэн. 2-р курст дээр ч гэсэн бас өөрийнхөө үзэл бодлыг гаргасан одоо чамгүй бүтээл хийж бас шилдэг бүтээлд нь орж исэн. Ер нь оюун төгсөө энэ бүтээлээс гадна одоо ямар бүтээлүүдээр ажиллаж байгаа одоогийн байдлаар? Одоогийн байдлаар бол удахгүй болох шоунда одоо 11 сард болох Fashion Week-тэй зориулаад брэндийнхаа одоо загварууд дээр маш их төлөвлөгөө ажиллаж байна. Тэрнээс гадна одоо эх 7 хоногт манай захирлын нэрмж шалгалт болох байгаа. Тэгээд мэдээж одоо оюутан үнд дүгнүүлэхэд өөрийнхөө одоо би хинбэ гэдгийг харуулахын тулд захирлын нэрмж шалгалтыг одоо маш сайн хийх хэрэгтэй байдаг. Тийм учраас одоо зургаач гэсэн нэлээд сайн зураал бүтээлээ чаж байгаа нэгэл тэгэл нэлээд завгүй л өнгөрч энэ та ер нь 7 хоногуд. За тэгээд уран бүтээл ажил захирлын нэрмж шалгалтанд бас өндрөөс өндөр амжилт хүсье. За тэнд ч гэсэн. Ер нь захирлын нэрмж шалгалт гэдэг бол оюутнуудын хувьд ямар үр дүнтэй, ямар ач холбогдолтой шалгалт гэдэг юм бэ? Чиний бодлоор. Захирлын нэрмж шалгалт бол мэдээж чухал шалгалт. Яг жилийн шинжил эхлээдээ эхний семестр 8-7 хоногийн турш оюутан та юу хийж одоо хэр ур чадвараа дээшлүүлсэн бэ гэдгийг яг энэ захирлын нэрмж шалгалтынхаа бүтээлүүдээр бол багш нартай олон захиралтай харуулдаг. Яг мэдээж өмнөх одоо жилүүдээс мэдээж сайжирсан байх хэвээр одоо яг үзэсгэлэнгээ маш гоё дэглээд яг тэр үзэсгэлэнгээсээ чи өөрөө ямар хүн бэ гэдгийг харагдах учраас энийг бас үзэсгэлэнгээ дэглэхдээ ч гэсэн маш анхаардаг оюутнууд бүгдээрээс маш сайн анхаардаг. Тэгээд захирлын нэрмж шалгалтаараа бид нар 20 он авсан байх шаардлагатай. Энэ бүх хичээлийн маань одоо 20%-ийг эзлэн гэсэн үг энэ шалгалтаараа. Тийм болохоор маш чухал шалгалт. Эскизнүүд нь бас их гоё байсан байна. Энэ ингээд жишээлбэл энэ ямар коллекцийн одоо ямар санаа илэрхийлсэн эскизнүүд вэ? Энэ миний нөгөө авангард стилийн коллекц. Одоо яг фэшн арт дасан бүтээлээ коллекц болоод энэ дээр үргэлжлүүлээд зурсан байгаа. Тэгээд
Ер нь бол маш олон стилийг бид нар энэ жил судалж байгаа. Одоо энэ авангард, спорт сонгодог стилүүдийн коллекцуудаа бүгдийг зорцсон. Одоо ер нь бол яг 8-7 хоногийн эцэст бол яг л бүх юм маань дууссан байна л гэсэн үг. 8-7 хоногт юу хийсэн байна тэр бүхнээ яг эцсийн гүйцэтгэлийн хийгээд одоо ингээд тавьсан байгаа. Ер нь бол яг энд дэлгээс байгаа хар даавн дээрээ одоо яг бүх одоо зурсан зургуудаас юм уу те өвлөх боломжтой зүйлсээ ингэж хар даавн дээрээ тогтоож өвлгөөд одоо аксессуарын хичээл дээр хийсэн малгайч гэдэг юм уу те одоо дизайны мэргэжүүлэлт даалгын хичээл дээр хийж байгаа бижак контрол манеканд өмсгөөд одоо аксессуарын хичээлийнхаа зүйлсийг өөртөө ингээд бариад яг ороод танилцуулдаг байгаа. Хаяг тэгээд захирлын нэмэлт шалгалтанд одоо оюутнууд манай орсноороо одоо багш нарынхаа одоо өөрийнхөө тухай багш нар чи одоо яаж чамайг үнэлж юм гэдэг талаар ч юм уу маш олон зүйлийг бас сонсож чадна. Тэгээ өөрийнхөө одоо алдж байгаа зүйлийг ч юм уу те өөрөө чи илүү хичээх ёстой шүү гэдэг зүйлийг ч гэсэн захирлын нэмэлт дээр одоо бүх одоо багш нараасаа бүх хичээл авч байгаа багш нараасаа сонсож авдаг. Тэгээд цаашаа улам хичээх хэрэгтэй ч юм уу тэр талаараа ч гэсэн багш нараасаа маш олон зөвлөгөө авч чаддаг яг энэ шалгалтынхаа. Шалгалтанд нь амжилтсан. Баярлалаа. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ удаа урлагт мэдээ сургууль дээр гутлын арсил дизайн зохион бүтээлтэй техникийн өдрүүд үргэлжлэн хүрч байна. Сайн байна уу агш? Танд энэ мэдээг хүргэе. Сайн байна уу? Манай урлагт мэдээ сургуулийн гутлын арсил дизайн зохион бүтээлийн техникийн 7 хононд явагдаж байна. За энд одоо бидний хойно тавигдсан энэ үзэсгэлэн болохоор хар цагаанаар дүрслэгдсэн. За энэ үзэсгэлэн болохоор бодлын дүрслэл гэдэг нэртэй үзэсгэлэн гаргацсан байна. Энэ өдрөлгийн гол онцлог гэвэл оюутнуудын хийсэн бүтээлүүд болон манай оюутнуудын одоо дотор урган гарсан үзэл бодол яаж дүрсээр яаж илэрдэг, тэгээд яаж дүр болгож биднэрт хүрч байгаа юм бэ? Тэр гол санааг илэрхийлэхийг оролцсон байгаа. За тэгээд хоёр дахь өдөр болохоор бид нар үндэсний дүр төрхийг илэрхийлсэн Монгол хөтлийн үзэсгэлэн байгуулагдана. Гурав дахь болохоор өөрчлөлт ба дүр гэдэг нэртэй бас оюутнуудын сэтгэлгээний бүтээлээс хэлбэрийн шилжүүлэлтээр бид нар үзэсгэлэн гаргахаар бэлдсэн байна. Тэгээд дараа нь дөрөвт өдөр нь болохоор бид нар бидний орон зай гайхалтай ертөнцийн урлаг юм а гэсэн тийм нэртэй үзэсгэлэн гарч байна. Энэ болохоор орон зай урлагдах дүр гэсэн нэртэйгээр энэ үзэсгэлэн байгуулагдана. За энэ болохоор авангард хөтлийн хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн байна. Тав өдөр болохоор бид нар яг хадны сүг зургийг гол одоо зохиомжхон гол төв болгоод тэгээд арьсан урлагийн бүтээл дээр дизайны бүтээлүүд дээр мөн мэдээж ойлгомжтой манай аксессуар дизайн дээр цүнхний хийдэг. Тэгээд цүнхний бүтээлүүдээр хүртэл яаж тусаж тэр нь яаж хүмүүсийн сэтгүүгээр ямар бүтээл болж гарсныг бас та харах байхаа гэж бодож байна. Яг энэ удаагийн үзэсгэлэн одоо ямар онцлогтой ямар бүтээлүүд энэ эдгээр цүнх зохиомжнуудын талаар одоо. За энэ бол бодлын дүрслэл гэдэг нэртэй үзэсгэлэн байгаа. Бодол бол хар цагаанаар дүрслэгдэм болов гэж боддог тийм. Ямар нэгэн ирээдүйн ч юм уу эсвэл бусад дүр төрхийг бид нар бодохдоо дандаа хар цагаанаар дүрсэлдэг. Тийм тэгвэл яг тэр хар цагаан бодлыг бид нар хэлбэржүүлвэл ямар дүр болох вэ гэдэг үднээс энэ үзэсгэлэн байгуулагдсан. Энэ зохиомжинд болохоор яг байгалийн нүдийг байгаль их бол тэр чигээрээ одоо нүдээр бид нэр байнга ингэж толдон хардаг гэдэг. Бид нараас оюутнуудтайгаа ярьж байгаа тийм байгаль ихийг бид нар хэрвээ одоо эмэгтэй хүн гэвэл гэж маш олон янзаар дүрсэлсэн. За жишээлбэл энэ болохоор хэрвээ байгаль ихийг хэрвээ эмэгтэй гэж дүрсвэл ямар гайхалтай дүрсэл үүсэх бол ямар зураасуудыг өөртөө илэрхийлсэн байх болоо тий шингээсэн байх болоо гэж бодож энэ зохиомж зурагдсан байна. Дээр болохоор 3 настай бяцхан охины дүрийг бас юм байдлаараа цүгнээр тусгаж өгсөн байгаа. За тэгээд энэ болохоор бас их үрийн илбэрэл гэдэг нэртэйгээр бас байгаль ихийг бас өөр хөвгттэй байл юм байна. Энэ болохоор бас одоо дөнгөж 10 настай хүүхдийг дүрсэлсэн байна. 8-аас 10 настай үед хүүхдүүд яг эд нөгөө өөрийнхөө үзэл бодлыг төлөвшүүлээд тэгээд юм бодож эхэлдэг нас гэж би одоо боддог. Тийм учраас тэр хүүхдүүд бодол ийм олон дүрс зураасаар илэрдэм болов гэд тэрийг бас илэрхийлэхэд оролцсон энэ зохиомж байна. Үнэхээр гайхалтай үзэсгэлэн гарсан байна. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Дизайны мэргэжлэр сурж байгаа оюутнуудын заавал эзэмших ёстой гар урлалын төрлүүдээс та бүхэнд хүргэж байгаа билээ. Гар урлалын бүтээлийн хамгийн онцлог чанар гайхамшиг нь зөвхөн тэр нутаг орон ястан үндэсний гоо сайхны мэдрэмж, үзэл баримтлалыг өөртөө хадгалсан уран бүтээлчийн уран чадвар арга барилын давтагдашгүй өвөрмөц биелэл байдагт оршдог юм.
Тиймээс энэ удаагийн дугаартаа ардын гар урлалын нэгэн томоохон төрөл болох шуумлын урлагийн талаар сонирхуулъя. Монгол гар урлалаас баримл шуумал орон зайд дүрслэлээр онцлог байдаг. Шуумал бол цаасаар хийх хөндөй баримл гэж ойлгож болно. Шуумлыг ихэвчлэн жин хөнгөн зүйл хийхэд зориулах тул цаас ашигладаг байна. Шуумал хийхэд эхлээд хийх дүрснийхээ их загварыг шавраар барьдаг байна. Эрт үед бол модоор сэлж их дүрсээ гаргаж авдаг байжээ. Их баримл дээр жижиглэн хуваасан цаас болон даавууга давхарлаж наах аргаар шуумал хийнэ. Шуумал их загвар дээр хатсны дараа загвараас салган авч зохих засвар өнгөлгөө хийдэг байна. Сайдар зүлгэж өнгөлөөд цагаан будгаар будаж суур өнгө тавьсны дараа хүссэн өнгөөрөө будаж хийлж болно. Шуумал бол хөнгөн материалын хэмнэлттэйгээс гадна өнгө тавьж гоёл чимэглэл хийх боломжтой байдгаараа давуу талтай. Ихэвчлэн хүн амьтны дүр бүхий маск хийдэг бөгөөд үүнээс гадна бүтэн баримл ханын чимэглэлж хийх боломжтой. Мөн уран баримлчид орчин үед сэтгэлгээний өвөр мэз бүтээлүүдийг энэ аргаар хийх болсон. Шуумлын урлагийн гайхалтай жишээ бол одоо Чойжин ламын сүм музейд байгаа цамын баг юм. Үүнээс харахад шуумлыг алт мөнгөн чимэгтэй, шүр сувд, үнэт чулуу янз бүрийн хоргой торгон гоёлтой урлаж болдог нь тодорхой юм. Шуумлын урлаг нь болохоор анх төвдөд бол бурхны шишин бол үүссэн. Тэгээд бурхны шишин үүсээд лавсавдыг арга дахь зорилготойгоор тогшин дүрхтэй бурхад маск зүүн цамын бүжиг хийснээр бол цамын баг шуумлал үүссэн гэж үздэг. Манай Монголд болохоор 16 дугаар зууны үед бол шорин шишин дэлгэрээд шуумлыг цамын баг бол хийж эхэлсэн. Тэгээд манай Монголын цамын маск нь болохоор төвүүд, бутан, балб зэрэг бурхны шишинтэй орнуудыг бодвол тэднэрийг бол шууд хулбарлахгүйгээр өөр ингэсэн Монголын дүр төрх, Монголын гар урлал, гоёл чимэглэлтэй хослуулан хийснээр бол илүү өөр юмсыг илүү хөгжүүлж болж чадсан. Цамын маск нь болохоор өөрөө их олон дүр төрхийг бол бүрдүүлж бол сэтгэлийн дотроо хөдөлгөөнийг бол илэрхийлж бол чаддаг тийм бүтээл байгаа. Манай Монголын цамын баг маскыг бол гадаадын судлаачид их өндөрөөр үнэлдэг. Яа тэгэхээр жишээлбэл улаан жамсар ингээд маск байна. Тэр улаан жамсар гэдэг маскыг бол нэг маш олон шүрийг бол нүүрний булчингийнх нь чиглэлээр бол ингээд шитгэж өгсөн. Энэ бол үнэхээр уран нарийн тансаг тийм бүтээл болж чадсанараа дэлхийн урлаг судлаачид бол маш өндөрөөр үнэлдэг. Бурхны дүртэй маскнаас гадна бол амьтны дүртэй маск бол байдаг. Энийг болохоор илүү бодиттой болохын тулд тэр амьтны өвөр үс зэрэг бол хийж өгдөг. Маскыг болохоор шуумлын аргаар бол хийдэг. Одоо дээрүүд шавар эсвэл модоор ингэж хийвэн бол хийдэг гэсэн. Одоо тэр хиймээс даавал муутуу цаасыг дээрээс нь давхарлаад тэгээд нөө шууд хийдэг гэсэн учраас нэг бол шуумл гэж нэрлэсэн. Хойд бол энэ маскыг өмсөж бүжгэлдэг байсан. Одоо зүүж хэвлдэг байсан бол одоо бол бид нэр бол маскыг илүү сүмээр маягтай, илүү орчин үеийн одоо ханын чимэглэл маягтай бол хийдэг бол болсон байгаа. Тэгээд хийх материал арга технологичсэндээ өнөө үеийг дагаад бол арай бол өөрчлөгдсөн байгаа. Гэхдээ ерхий хийх арга барил нь бол одоо хүртэл уламжлагдсан хэвээрээ байгаа. Шуумл нь болохоор манай Монголын уур амьсгалтай юм Монгол газарт бол илүү тохиромжтой, эдлэгэнд бол илүү тохиромжтой байдаг. Яа тэгэхээр одоо Япон, Нэтгэх ч юм уу халуун, далайн уур амьсгалтай орнуудад бол эдлэгэнд бол их муу амархан бол хэмхрэх, эвдэрэх магадлал бол их байдаг. Манай Монголд бол эдлэгэнд бол хамгийн их тохиромжтой байдаг. Одоо би энэ бас бурхны төрхтэй бол маск бол хийж байна. Тэгээ энэ болохоор минийх болохоор хохино толгойн тэтэнтэй бол тогшин бурхныг бол хийж байгаа. Одоо яг энэ миний хийж байгаа коэффициент болохоор хив авах коэффициенттэй. Тэгээд одоо үед болохоор шавар ч юм уу модоор сэлж хийх юм илүү их ажиллагаатай. Би болохоор баримлын шавраар ингэж хийж илүү хурдан гэл хийж байгаа. Одоо тэгээд энэний дараа болох гипсээр хийвэн. Одоо үед болохоор бид нэр сонингийн цаас даавуугаар бол хийх боломжтой. Илүү хурдан, бас илүү боловсронгуй арга байгаа. Маскыг бол ингэж сүмээр маягтай хийхээс гадна бол өөр их олон зүйлд бол тусгаж болдог. Тэгээд тухайлх нь бол би түрүү жил хаврын гоёл энэ бүтээлээрээ бол энэ коллекцаараа бол орсон байгаа. За тэгээд энэ болохоор гутлан дээр бол маскыг бол тусгаж өгсөн. Хийх арга технологи гэсэн илүү өөр нүцээсэн л та. Тэгээд энийг бол яг маск хийх арга барилаар яг баримлын шавраар хийв аваад шуналдаад ингэж хийсэн байгаа.
Тийм энэ мэтчлөөр маш олон зүйлд бол маскыг бол ашиглах боломжтой. Shut me out in the future. Won't stop a mover. You're gonna know who I am. I will fly. I am free. It's my fate. Wait and see. One day. Fish that's learned to fly, and I've always been a daughter. The feathers are meant for the sky, and so I'm wishing further for the excitement to arrive. It's just I'd rather be causing the chaos.
This heart is a stone. No one will ever break it. This heart is a stone. Close to you it breaks me through. Инэрл гэдэг хувцас дизайн зохион бүтээлтэй ангид сурдаг. Ер нь манай шоу энэ удаад нэлээд их зохион байгуулалт сайтай тэгээд айгүй сайхан болж өнгөлөөл гэж бодож байна. Бям жаргалын бүтээл илүү онцлог байлаа хамгийн сүүлд гарсан те. Манай ангийнхан арай нэг бусдаас онцлог болох тухай тэгээд фэшн шоуны жоохон зохион бүтээлтэй хий гэж бодоод тэгээд дуулсан. Баярлаа. Амжилттай болгоо жил бүр шилдэг цамсыг шалгаруулдаг. Манай энэ жилийн 2 дугаар курсын маань энэ жилийн 2013-14 оны цамсны загварууд дээрх өөрийн дизайнерын үгийг хэллээ гэж бид нар ойлголоо. Нэлээд зэгцтэй зохион байгуулалттай оролцсон 2 дугаар курсынхандаа баяр хүргэе. За ингээд энэ 2013 оны шилдэг цамсны төрөв өөрийн одоо гайхалтай бүтээлээр оролцсон. Хосны дизайн зохион бүтээлтийн 2 дугаар курсын 1-р группийн оюутан Цэцэгмаа. За Цэцэгмаад судлах хөтөлбөрийн амжилт хүсье. Баяр хүргэе. Би урлагаар дэмдээ сургуулийн хувцас дизайн зохион бүтээлтэй 2 дугаар курсын оюутан. Тэгээ өнөөдөр цамсын шоунд ороод тусгай барийн чаглаасандаа маш их баяртай. Өөрийн 2 бүтээлээр орсон. Уламжлалт байдлыг эвдэж энгийн амархан байдлаар гаргаж өгсөн материалын шинж чанартай гэхэд энгийн шифрон материалыг ашиглаж хийсэн. Тэгээ дүр төрх аксессуар дээр нь анхаарчсан. Загварын үндэслэг гэх юм бол энгийн байдал тэгээ тэн дээрээ яаж гоёл чимэглэл аксессуарыг ашиглаж илүү танцаг харагдах тэр тал дээр илүү анхаарсан байна. Цамсны дараагийн одоо эзэн бол Хосны дизайн зохион бүтээлтийн 2 дугаар курсын 2 дугаар группийн оюутан Должин Сүрэн. За Должин Сүрэн баяр хүргэе. Үнэхээр өөрмөс шийдэлтэй цамц үзүүлсэн тийм. Гасуулга хөтөлбөрийн амжилт. Шилдгээр шалгарсанд баяр хүргэе. Өөрийгөө танилцуулна. Сэтгэл ямар байна? Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Би урлагаар дэмдээ сургуулийн хувцас дизайн зохион бүтээлтийн 2 дугаар курсын оюутан Дэлжсраа байна. Бүтээлийн онцлог нь яг юу вэ? Зүгээр ингийн шифон материалыг ашиглаж, түүн дээрээ жоохон тор материалыг ашиглаж, классик загварын тэгээд дүр төрх үс засалт нүүр бодолтойроо илүү татдагч өгсөн. Олон анхаарлыг татсан авах гэж бодож байна. Ер нь бол 2 дугаар курст ороод анхны хийж байгаа цамц маань болохоор бүхэл зүйлийг хийж сурсан. Өнөөдрийн шоу маань маш гоё болж өндөрлөө. Тэгээд сэтгэл өндөр байна. За энэ жилийн 2013 оны шилдгийн шилдэг гэсэн үг байна тийм. Эрхэм хүндэт тэр авалтаа тэр танаа жил бүр зохион явуулагддаг шилдэг цамц 2013 уралдаанд наадам амжилттай оролцсон шилдэг бүтээлийн төрөлд шалгарсан бол өргөмжлөл үн бүхэн зүйлээр шагнав. 2 дугаар курсын 1-р группийн оюутан Монгон байна. Хуваалт шийдэл татасаа болоод бусдаас ялгарсан бүтээл хийсэн байгаа. За баяр хүргэе. Ингээд шилдэг цамц шоунд шилдгийн шилдгээр шалгарсанд өөрийгөө танилцуулаач. Баярлалаа. 2 дугаар курсын 2 дугаар группийн оюутан Монгон байна. Цамцын шоунд шилдгийн шилдгээр шалгарсандаа маш их баяртай байна. Хуваалтын хувьд маш онцлогтой хийсэн байгаа. Рекламөртөө болон танаас их шилжүүлж зохион бүтээлээр их тоглосон байгаа. Бусад цамцнуудын хувьд чиний бүтээл ер нь юугаар онцлог вэ? Өнгөөрөө ялгарч байгаа. Улаан хөрөн болон цагаан шаргал өнгөийг хослуулан хийсэн байгаа. Дүр төрхийн хувьд гэвэл загвараа татдах үүднээс их хурц тод өнгөний бодолд ус таслыг хийж өгсөн байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Откужур буюу өндөр зэрэглэлийн загвар гэж бид нар үздэг тийм ээ. Энэ удаагийн 2013 оны уралдаанд наадамд амжилттай оролцсон тул мэржүүлэх дадлах хичээлдэр 100 оноор дөрвөлөх эрхийг шагнав. 4-р курсын 1-р группийн оюутан Ингч. Ингээд за өргөмжтэй эзэн энэ 2013 оны Откужур уралдаанд наадмын маань өргөмжлийн эзнээр хийц хүсэл талаасаа аргагүй одоо бусдаасаа ялгарсан хосны дизайн зохион бүтээлтийн оюутнууд болох жаргал инх цул нарт энэ удаагийн Откужурын өргөмжлийн эзнээр шагнуулсан шанс 3 хамтлагаа үзсэн. Баяр хүргэе. Шилдгийн шилдгээр тодорлоо шүү дээ. Сэтгэл ямар байна? За баярлалаа. Сэтгэл маш өндөр байна.
сэтгэл маш өндөр баярлалаа. Ер нь бүтээлийг шансны 3-т одоо хий гэдэг санааг анх яаж гаргасан бэ? Бүтээлийнхээ ер нь онцлогийн талаар эдэнд хуваалцаач. Шансны 3 өөрөөсөө анханд биднэрт санал тавьсан харилцаа ингээд хамтарч ажиллая гэж. Тэгээд энэ бүтээлийг хийхээр ярилцаа өнгөнийхэн шийдэлтэй загварынхан юуг хоорондоо ярилцж байгаа төрөөхөдөө гаргасан л та аль санаа. Гишүүдийнхэн онцлогтон бас тохируулаа. Тайзны жоохон тод өнгө тий. Толгоон гоёл бүсний ажиллагааг болол харуулж өгснээр шансны 3 бусад хувцснуудыг одоо л арай онцлог болчихсон байна гэж бодсон. Өмнө нь миний хувьд ийм жижиг шүүр ажиллагаатай загвар ерөөсөө огт хийж үзээгүй. Энэ загвар дээр аяг чимэглүүр нарийн ажиллагаануудыг хийж өгсөн болохоор миний хувьд энэ маш их туршлага болж өгсөн л доо. Бүтээлийн онцлогнууд өөрсдийнх нь Монгол үндэсний хөгжим тоглодог тэрэндэн зориулснаар онцлог байгаа. Өнгө болон аксессуарын хувьд нийтмэл олж өгсөн байгаа. Гуруулаа өөр бие галбиртай учраас тэр бүхэнд тааруулаад деталь тэгээд хуваалтуудыг хийж өгсөн байна. За баярлалаа. Ингээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За баярлалаа.